За сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол улсаас олон улсад магадгүй хэмжигдсэн анхны эмнэлэг болох интернет эмнэлгийн маань зураг болгон иргэдийнхээ эрүүл мэндэд зориулан хүргэдэг лайв стрим маань энэ удаагийн дугаарт интернет эмнэлгийн уушгины эмч Томод эмч маань оролцож байна. Тэгэхээр сайн байна уу та таны мэдээ өгье. Сайн байна. Тэгэхээр юуны төрөнд энэ уушгины эмгэг гэдэг ямар тодорхойлолттой юм бол энэ талаар яриараа эхлэх байлаа. Энэ талаар нэг иргэдэд тодорхойлж хэлж өгөөч. За ханаа том уушгины хөгжил хатгаа гэж яриа л байдаг. Ер нь бол амьслын замын өвчлүүдийн бүгдийг бол оруулдаг байгаа. Амьслын зам болохоор эхлээд хамраас эхэлдэг. Хамрын хөндийн нүд, цаашаа залгуур, доошоо төмөх. За эхлээд энэ төнхнөөс дээш ихс бол амьсгалын дээд зам гэсэн. За дараа нь болохоор цэжний хөндий доторх хэрэгтэн буюу амьсгалын доод зам гэж байгаа. Тэр нь болохоор гуурсан хоолой уушгины хийн солилцоо явуулдаг цулцсан хийсэн. За ингээд амьсгалын замын эрхтнүүд гэдэг нь болохоор амьсгалын дээд зам, хамар хөндий, залгуур төмөх, амьсгалын доод зам, гуурсан хоолой цулцсан гэсэн. За эдгээрхтэй холбоотой өвчлүүдийг хэлнэ гэсэн. Тэгэхээр эдгээр өвчлүүд үүсэх шалтгаан нь юу юм бол? За сайн болохоор нөгөө хийн солилцоо бол амьсгалын дээд доод зам гэж ярьсан баггүй. Тэгэхээр амьсгалын дээд зам тохиолдог ихэвчлэн амьсгалын дээд замын эмгэгүүд нь болохоор ханаа том уу, хамрын өрөвсөл, залгуурын өрөвсөл, төмөнхийн өрөвсөл гэдэг юм. Энэ өрөвсөлт өвчнүүд байдаг. За дараа нь уушиг өрөө цэжний хөндий дотох амьсгалын доод замын эмгэгүүд гэхээр болохоор ерөнхийдөө бол 700 гаруй уушгины өвчин байдаг гэж үздэг байхгүй. Гэхдээ түгээмэл хүмүүст хэрэгтэй гэдэг утгаараа түгээмэл өвчнүүдийг хэлэхэд бол уушгины хатгалгаа, углаа, бактериа, завсрын эдийн эмгэгүүд, төрөлхийн гажгууд, уушгины гадуур бүрхэж байдаг хальсны эмгэгүүд гэсэн ерөнхий бол нэг иймэрхүү өвчлүүд бол түгээмэл байдаг. Яг ерөнхийдөө уушгины амьсгалын замын эмгэгүүд өвчин гэдэг нь бол 700 гаруй бүртгэгдсэн өвчин байна. Маш их өвчин байна. Тэгэхээр эдгээр өвчнүүдийн илрэх шинж тэмдгийн талаар та үзэгчдээ хэлж өгөөч. Сая би хэллээ те уушгины өвчлүүд бол маш их өвчин байдаг байхгүй. Тэгэхээр яг ерөнхий манай Монгол оронд илбэг тохиолдолтой те ханаад томоод өвчний талаар тэр талаас нь ярив. Амьсгалын замын эмгэгүүдээр бол маш их шинж тэмдэг илэрнэ. Саяны амьсгалын дээд зам, хамар хоолой, залгуур төмөхний үед тус бүрдэн шинж тэмдгүүд илэрх байхгүй. Дараа нь болохоор цэжний хөндий доторх эрхтнээс гарч байгаа өвчнүүд үед бас маш их шинж тэмдгүүд илэрнэ. Ерөнхийд нь амьсгалын замын эмгэгүүд гэдэг нь ерөнхий мэргэжлийн уушгины эмчит хандах шаардлагатай. Ямаргүй зовөр илэрвэл эмчит хандах ба гэхлээр амьсгалын дээд замын үед бол ихэвчлэн хамраас нус гойж, хамраас шүүрэл гарах, хамар битүүрэх, хамрын өндөрлөх мэдрэлж алдах, дараа нь ханиалгах, дууны өнгө өөрчлөгдөх. За яг нэг амьсгалын замтайгаа холбоотой хамрын өндий, залгуур төмөгтэй холбоотой эдгээр шинжүүд илэрх нь амьсгалын дээд замын эмгэгүүдийн үед илэрх шинж. Дараа нь амьсгалын доод зам гэхээр цэжний хөндийтэй холбоотой хэрцгийнж дуурах, амьсгал авах болон гаргахад хэцүү болох, бачуурах. За дараа нь ханиах үед уушгинаас үл дээш ямар нэгэн цустай, өнгөтэй, өнгөгүй, ногоон ч юм уу салсрахад цэрэг гарах. За дараа нь халуурах. Ерөнхийдөө бол амьсгалын дээд доод замын аль эмгэгүүдийн үед нь бол бас халуурах шинж тэмдэг илэрдэг. За эдгээр жоохон ялгаатай байгаас дээд замд болохоор эдгээр эргэтэнтэйгээ холбоотой шинж тэмдэг гарна. Доороос болохоор цэжний хөндөөтэй холбоотой шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр амьсгалын замын өвчин бол мэдээж удирдлагын чанартайгаар бас ихсдэг байх тийм ээ. Тэгэхээр одоо хаврын удирдал болж байна. Хаврын удирдалтай холбоотойгоор амьсгалын замын эмгэгүүдэд ер нь анхаарах зүйлс нь юу юм бол? За Монгол улсын тухайн амын онцлог дээрээс нь цаг үеийн онцлогтой холбоотой хаврын удирдал манай уушгины өвчлөлийн талаас бол жоохон анхаарах зүйлүүд байдаг л да. За энэ дээр нь бол хоёр юм хэлье гэж үзэж байна. Нэгдүгээр болохоор ихэвчлэн уушгины бактери өвчин гэж байдаг. Астмач гэж хүмүүс ярьдаг те. Энэ болохоор генетикийн буюу гений удамшлын шалтгаанд хүний өөрөөс нь шалтгаалсан. Дээрээс нь шалтгааллах нөлөөлөх хүчин зүйлс нь болохоор харшилтай хүмүүст үүсдэг уурсан хоолой нарийсаад агаар дамжих зам, амьсгалын доод эрхтний агаар дамжих зам нь нарийсаад агаар орох гэхээр саадтай, гарах гэхээр саадтай болдог ийм өвчин байдаг байхгүй. Тэгэхээр энэ монголчууд нөгөө хүйтэн байж
хавар болчингууд ерөнхийдөө нөгөө ногоо ургамал ургахтай холбоотой хавар хашил илүү хөдөлдөг хашилтай хүмүүс. Тэгэхээр энэ гуурсан хоолой бактери гэдэг өвчин болохоор энэ нөгөө харшлын шалтгаан нь хавар байгаад байгаа. Шалтгаан нь энэ хавар үүсэт байдаг учраас хаврын улиралд ерөнхийдөө хашилтай хүмүүсийн астма гэдэг өвчин сэтэрдэг. Тэгэхээр нэг юмыг анхааруулгаад астм гэдэг нь болохоор шалтгаанаас холдож чадаадах юм бол сэтэрэхгүй байж болдог өвчин баггүй юу? Өвчин. Гэхдээ нөгөө генетикийн хувьд удамшлын одоо төрөлхийн учраас бүрэн бол устдах бол боломжгүй. Гэхдээ эмчид хянуулаад яваадах юм бол бүрэн идэх боломжтой өвчин гэж үздэг. Сэтэрэхгүй ингээд шинж тэмдэг өгөхгүй яваад иж болдог. Тэгэхээр хаврын улирал болж энэ астм илүү сэтэрдэг. Ямар хүмүүст илүү аюултай вэ гэхээр хяналт муутай, эмчид ирж ханддаггүй, хяналтаа хийлэгдэх хүмүүст илүү аюултай байдаг. Тэгэхээр астм өвчтөй хүмүүс бол нарийн мэргэжлийн уушин нэмжээр бол хяналтаа хийлэх зайлшгүй шаардлагатай. Тэгээ хавар бол миний энэ астм нарийнс одоо нөгөө сэтрээд урс олон маань нарийнсаад амьсгал авах асуудлууд маань хүндэрнэ гэдгийг бол заавал анхаарч явах хэрэгтэй. Бодож явах хэрэгтэй. За хоёрдугаар хүмүүс аюул асуудаг. Ханиалган гэж уушиг нэмжтэй аюул хүрдэг байхгүй ерөнхий мэргэжлийн нэмж болоо уушин дээр. За ханиалганы тухай бол жоохон дэлгэрэнгүй ярьж өгье. Ханиалга гэдэг нь түрүүн хэлсэнчлэн амьсгалын нөгөө дээд зам бол амьсгалын доод замтай холбоотой. Энэгээр нь тайлбарлаад ярьчих. Ерөнхийдөө амьсгалын дээд замын ханиалга болохоор хугацаагаар нь бид нэр аюул сайн бодох хэрэгтэй байхгүй хүмүүс ч гэсэн ер нь бол одоо маань ханиалгыг хэр удаан хугацаанд үргэлжилж чинь ямар шинж тэмдэгтэй ханиад байна гэдгээс нь хамаарж агаад яаралт амжид энэ ирэх үү яах уу гэдэг мэдэх хэрэгтэй. За тэгэхээр 3-7 хоног хүртэл ханиалгаж байгаа ханиад. За энэ нь болохоор хурц гэж байгаа. Богино хугацаанд гэсэн үг байхгүй хурц гэдэг нэмлийн нэр одоо хэллээ. За 3-7 хоног хүртэл ханиалгаж байгаа ханиадны ихэнх шалтгаан нь болохоор бактери, вирус гэдэг ямар нэгэн үүсгэгчтэй. Тэгээ амьсгалын нөө түрүү хэлсэн амьсгалын дээд замыг илүү өвчлсөн үед илрэх шинж тэмдэг 3-7 хоног хүртэл ханиалгах нь. За дараа нь хурц гэж одоо хурц цувтар гэдэг хугацааны хувьд болохоор 3-7 хоногоос 5-7 хоногийн хугацаанд ханиалгаж байгаа ханиад хэлдэг байхгүй. За энэ болохоор амьсгалын дээд замын халдваргийн төр ярьсан те бактери, вирус ингээд янз бүр өрнөж үүсгэж үед дээд амьсгалын дээд замын өрсөлдөөлт өвчнүүд илэрдэг. Энэний дараах байдал гэж үүдэг. Халдварын дараах ханиалга. За эдгээртэй холбоотой ханиалгууд ихэвчлэн байж болдог энэ хугацаанд. 3-7 хоногоос 5-7 хоногийн турш ерөөхдөө ханиалгатай байгаадах юм бол халдварын дараах үе маань байж болно гэж хүмүүс бодох нь ш. За дараа нь архаг ханиад гэж үүдэг. Архаг буюу удаан хугацаанд үргэлжилж байгаа. Энэ болохоор 5-7 хоногоос дээш. За 5-7 хоног гэдэг чинь сар гарангаас дээш, сар 7 хоногоос дээш ханиалга шинж тэмдэг илрээдэх юм бол амьсгалын доод замтай холбоотой байж болно. Илүү цэжний хүндий дотор ямар нэгэн өөрчлөлт өвчин ингээ гараад ханиалга маань удаатай байж болно гэж бодоод ерөнхийдөө нарийн мэргэжлийн эмч рүү заавал хандах хэрэгтэй. За энэ дээрээс хэлэх жагаа санаа маань богино хугацаанд буюу одоо ингээгээр хэлбэл 3-7 хоног хүртэл ханиалгаж байгаа амьсгалын дээд замын бактери, вирусын шалтгаантай ихэвчлэн ер нь бол амьсгалын дээд замын үр өсөлт өвчнүүд маань вирусын шалтгаанд байдаг. Вирусын шалтгаан. Тэгэхээр энийг далимдуулаад хэлэхэд 3-7 хоног хүртэл ханиалгаж байгаа. Дээрээс нь нөгөө түрүүний хамраас нусгаж хамаа битүүрэх, хоолоо өвдөх, дууны өөрчлөгдөхтэй халуурах эдгээр шинж тэмдэг илэрж байгаа үед ихэвчлэн вирусын шалтгаанд томуу улирлын шалтгаандаас томуу байдаг. Тэр нь вирусын шалтгаанд учраас ерөнхийдөө бол эмийн эмчилгээнд дээр антибиотик эмчилгээг огт хийхгүй. Зөвхөн одоо шалтгааны эсрэг гэдгээрээ вирусын эмчилгээ хийх хэрэгтэй байхгүй. За дараа нь ханиалга дээр хэлэх гол юм нь эхлээд бол ойлголоо тийм хугацаа ах нь 3-7 хоног хүртэл 3-5-7 хоног 5-7 хоногоос дээш буюу удаан ханиалгадах юм бол цэжнүүний асуудлууд байна шүү эмчид хандаарай гэж тохио өгöd байгаа байхгүй. За дараагаар нь ханиалгын шинж тэмдэг гэж байгаа. Хугацаа 2 дугаар шинж тэмдэг нь болохоор одоо амьсгалын дээд замаас байх юм бол дайраад очим 3-7 хоног хүртэл хугацаа байх юм бол энэ болохоор ихэвчлэн зэрэгүү хур ханиалга байдаг. Хур ханиалга. За харин цэжний хүндээр үгүй орсон амьсгалын доод замын асуудлууд ах юм бол ханиахаар нөгөө цэртэй гарах. Ханиах үе цэртэй гарлаа. Ялангуяа ногоон өнгөтэй байна. Одоо өнгөгүй хөөсөрхөг цэр хэмжээгээр гарч ийн ч юм уу те. За ингээм бол амьсгалын доод замын асуудлууд тэгвэл цэртэй ханиалга үүсдэг гэсэн үг. За тэгээд хэр удаан гэдэг нь бол их чухал ахна шүү дээ те. Интернет эмчилгээний зүгээс энэ талаар ямар үйлчлэгээ үзүүлж байгаа л да тэр талаар нэг жоохон тодорхойлж хэлж өгөхгүй хүмүүстэй уушигны интернет эмнэлгийн хувьд
За интернет эмнэлэг 2014 онд одоо багц эмчилгээнүүдээр бас хүмүүсийн танил болсон шүү дээ тий. Бас уушигны багц гаргасан тий. Ерөнхийдөө бол уушигны 2 эмчтэй нарийн мэрэгчлээ. Ер нь 1 2 3 дугаар шатал гэдэг шиг 3 дугаар шатлын эмнэлэг шиг уушигны одоо дотрын бишгэлөө нарийнсан уушигны эмч 2-тай. За дараа нь цэжний үндийн багтай, цэжний үндийн метастазлын багтай дотрын асуудлаар метастазлын асуудлаа шийддэг. За дараагаар уушигны багцыг яг ерөнхийд нь бол танилцуулъя. Тэг хүмүүсээс нөгөө уушигны нөгөө хамгийн нарийн шинжилгээ юу уушиг үзүүлэлт мэ нэг сайн үзүүлэлт мөрөнд яриад байдаг шүү дээ тий. Тэрнтэй бас хамт танилцуулж. Тэгэхээр манай эмнэлгийг болохоор ер нь бол хүмүүс мэддэг нөгөө багаж тоног төхөөрөмж сайтай хамгийн орчин үеийн шинэ одоо багаж тоног төхөөрөмжийг авчирсан гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэгээ энэ багаж тоног төхөөрөмжийг хүртээмжийг сайжруулах үүднээс хүртээмжийг тий олон хүнийг хамруулах зорилгоор бид нэр уушигны багц шинжилгээ гэдэг гаргасан байгаа. Энэ дээр нь болохоор эмчийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг ороод дараа нь цусны ерөнхий шинжилгээ ороод дараа нь гадаад амьсгалын үйл ажиллагаа гэдэг нөгөө уушигны үйл ажиллагааг шалгадаг шинжилгээ гэдэг спирометр гэдэг уушигны өвчнөр өвчтөг хүмүүс л илүү мэддэг. Гадаад амьсгалын үйл ажиллагаа энэ үлээдэг шинжилгээ дараа нь уушигны хамгийн нарийн шинжилгээ болох уушиг одоо эрдэнэтгийн зургийг ихц байрлалаас нэг л зураг авч байгаа байхгүй юу? Агаар амьсгал авахын үед урдаас нэг л зураг авч байгаа. Уушигны компьютер шинжилгээ гэдэг нь бол уушигны хувьд хамгийн нарийн шинжилгээ. Хамгийн олон зүслэгээр одоо уушиг нь олон зүсээд 3 янзаар зүсээд хавтгаад дэлгэслэр ингэ гаргаж ирж эмчид бол маш их мэдээлэл өгөх боломжтой шинжилгээ байхгүй юу? За энэ шинжилгээг оруулаад тэгээ энэ 4 эмийг багтаасан уушигны багцыг бол гаргасан байгаа. Тэгэхээр ер нь бол мэдээж төлбөрөөр хамаагүй хөнгөлтэй гэсэн үг байхгүй юу? За ойлголоо. Гол юм нөгөө нэг хүмүүс уушигны нарийн айгуу сайн уушгиал сайн үзүүлчмээр байна гэдэг чинь дахиад хэлье. Уушигны хувьд бол хамгийн нарийн шинжилгээ нь уушигны одоо бүтцийн хувьд бүтцийн яг одоо байгаа байдлыг нүдээр харах боломжтой шинжилгээ нь уушигны компьютер гэж шинжилгээ гэдэг. Уушигны компьютер нь шаардлагатай тохиолдолд тоцсогчтой хийдэг. Эмчтэй нарийн мэргэжлийн эмчтэй ярилцаж зөвлөлдсөний дараагаар тоцсогчтой хийх хэсгийг шийддэг. Тэгэхээр эхний ээлж нь бол уушигны тоцсогчгүй компьютер томографиг бол хийлгэж болно. За ойлголоо. Тэгэхээр хүмүүс маань коммент хэлбэрээр асуултууд нэлээ ирүүлсэн байна. Энэ асуултууд нь хоёлаа бас тодорхой тавчхан бөгөөд хариулдаг гэлээ. Дестимак гэдэг үйлчлүүлэгч маань сайн байна уу эмчээ өмнө нь хатгаа аваад хүндрээд нэлээд удаан эмчилгээ хийлгэсэн юм аа. Одоо гэхдээ айгүй амархан ханиад хүрэх гэдэг болсон гэж байна. Энэ тал дээр яавал дээрвэ зөвлөөч гинэ. За яг өмнө гэсэн мэгтэй хизээ гэдэг нь сайн мэдгүй юм. Гэхдээ ерөнхийд нь бол хэлэхэд уушигны хатгаа өвчин гэдэг бол түрүү миний хэлсэн амьсгалын дээд зам доод зам гэдгийг та аягүй сайн бодох хэрэгтэй байхгүй. Амьсгалын доод зам гэдэг нь бол уушигны хатгаа өвчин. Бүр нэг уурсан хоолой яваад төгсгөл дээр нь цулцсан гэж хийн солилцоо явуулдаг хайлс шиг хэсэг байдаг. Тэрэн дээр нь бол үүсэж байгаа одоо өрөвсөлт өвчнийг бол хатгаа гэдэг байхгүй. Тэгэхээр уушигны доторх хийн солилцоо явуулдаг эрэхтэнд өрөвсөл нь удаан байгаад байдаггүй. Тэр хэсэгт өрөвсөл боллоо. Тэр хэсгийг шалчилгаад идэглээ. Эсвэл өрөвслийн байдал нь бүрэн одоо идэгдэг гэсэн. Өрөвсөлтөө бол удаан мал явдаггүй. За дараа нь амьсгалын доод зам, амьсгалын дээд зам хоёр дээдлийн зам нь болохоор агаартай шууд харьцдаг. Одоо бактери вирус бүхэл юмтай шууд харьцаж байгаа учраас амьсгалын дээд замын шинж тэмдэг нь болохоор амархан ханиад хүрэх байхгүй. Амьсгалын доод замтай энэ нь бол холбоогүй. Одоо өмнөх хатгаатай холбоотой магадлал маш бага. Тийм аахгүй. Тэгэхээр одоо өмнөх хатгаатай холбоотой би ханиад хүрээд байна гэж бол бодох юм байхгүй. Зөвхөн амьсгалын шинээр амьсгалын замын халдвар төвчнөөс яаж сэргийлэх вэ гэдэг тухай л бодно. За бас нэг юм хэлжээ. Амьсгалын дээд замын өрөвсөл төвчнөөс сэргийлэх ёстой байхгүй юу? Амархан ханиад хүрээд байгаа хүмүүс. Тэгэхээр түрүү миний хэлсэн амьсгалын дээд замын өвчин гэдэг нь бол эргэтэн гэдэг нь нөгөө хамар хүндий залуур төв. Энийг юусэн марч. Эдгээрийг одоо цэвэр байлгах нь уушиг руу цэвэр хүчилтөрөгч хангалттай хүчилтөрөгч авах хийн солилцоо явуулах боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр амьсгалын замын өвчнөөс сэргийлэх арга нь болохоор эхлээд амьсгалын замаа цэвэр байлгах. Тэгэхээр байн ханиад түрээд байгаа хүмүүстэй одоо энэ асуусан хүн тэгээ дээрээс нь бусад хүмүүстэй ерөн сануулгад хамар бол амьсгал ихний хэрэгтэй. Тэгэхээр хамрын танд ямар нэгэн асуудал байгаад байгаа юм бол амьсгалын дээд замын ханиад том өгдөг өвчнөөс салахад бол хэцүү. Байн бүрэн магадaltaй байхгүй. Тэгэхээр
амар амьсгал авахд бол шүл дөрвөө агаар ордог, хүүтэй агаар орох боломжтой. Халуун бол халуун дөрвөө хүүтэй. Хамраар болохоор хамарчин өрийн сормослыг эсвүүдтэй. Тэр нь гаднаас орж ирсэн агаарт найрлагт байгаа бактери, вирус, янз бүрийн үүсэж гадны биет жижиг тоон шороонуудыг цэвэрлэдэг. Дараа нь хамрын хөндөөгөөр явж байхдаа агаар бүлээцдэг. Тэгээд уушиг руу ордог. Ер нь амьсгалсан агаарын 80% нь бүр орох боломжтой гэж байгаа байхгүй. Амаар амьсгалах юм бол гадаа хүүтэн байж байгаа амьсгалах юм бол хүүтэн агаар л орно гэсэн. Тэгэхээр ам бол амьслын замын ихний хэрэгтэй юм шиг хамар байхгүй. Тэгэхээр амьслын замын эрхтнээс сэргийлэх бол нэгдүгээр амьсгалын дээд замын эрхтнүүдэд цэвэр байх хэрэгтэй байхгүй. Хамраа угаах, хамраа цэвэрлэх, хамар битүүрдэг бол асуудлаа шийдэх. Хамар дайлын эдэр бол стресслийн асуудал байдаг бол шийдэх ёстой. Дараа нь залгуур төмөнх учраас хоолоогоо зайлах, хоолоогоо цэвэр байлгах, дулаан байлгах, ойр орхон шингийн юм авч мэдгээрийг заавал хэрэглэх ёстой. Дээрээс нь хүний биеийн ерөнхий тархлаагаа мэдээд сайн байлгах ёстой. Тархлаа сайн байлгах гэдэг нь хоёр юм байдаг тийм. За тэр нэгсэн сануулж байна. Ер нь бол сэтгэл санааны байдал, тэгээд шим жижиглэх хоолнос, дараа нь сайн хангалттай самтаж амрах. Тэгэхээр амьслын дээд замаа цэвэр байлгах, дараа нь ерөнхий биеийн одоо эсрүүцлээ сайжруулах гэдэг юм л сайн хэрэгжилж байхад энэ хүний асуулттай холбоотой бас уушгины хатгаа бол дахиад байдаг. Байн ханиалгад хүрээд байдаг өвчин бол биш. Иймэрхүү асуулт бас энэ үнээс гадна яг ийм адилхан асуултыг бас нэлээд хэдэн асуусан байна да. Тэгэхээр тэдгээр хүмүүс маань бол өмнө нь туссан хатгаа бол одоо ин амархан ханиад түрэхэд ямар ч ер нь нөлөөлөхгүй гэсэн үг гэж ойлгох нь тийм ээ. За ойлголоо. Тэгэхээр манай нөхөр олон жил тамхи татсан юм аа. Гэхдээ тамхинаас гараад бас олон жил болж байна. Тэгээ сүүлийн нэлээд хэдэн сар байн ханиалгаад эмнэлэгт үзүүлсэж ин архаг бронхит гэсэн гинэ. Ямар эмчилгээ хийх вэ гэж оюун гэж хүн асуусан байна. За ойлголоо. Бронхиттэй би бронхиттэй гэж аяа олон хүмүүс яваад байдаг л да. Бас за энэ үнэ ч асуултанд хариулъя. Ерөнхийдөө бол нөгөө амьслын дээд замаар түрүү нөгөө амьслын дээд зам хамар шүүгээд гоё агаар оруулдаг яриад бааш цэжний өндөр юм. Бронхит гэдэг нь цэжний гүндийг доторх амьслын доод замын агаар дамжих замын одоо мөгөөрс хүмүүс мэддэг мөгөөрснөөс доош гурсан хоолой. Энэ агаар дамжих замын архаг өөрчлөлтийг ерөнхийдөө бронхит гэдэг байгаа байхгүй. За зочмог гэдэг нь бол анхудаа илэрж байгаа. Зочмог архаг гэдэг нь бол аргаал гэдэг өөрчлөлттэй болсон. Хүмүүс нөгөө тамхи татдаг хүмүүс бронхиттэй гэж яриад байдаг. За нэгэнт ингээ бронхиттэй юм байна. Энэ өнөөр тэгээ дээрэс нь бас гурсан хоолой ингээ өөрчлөлттэй мэл хүмүүс болчлоо. Тэгэхээр энэ яадаг өвчин бэ гэхээр ерөнхийдөө бол сэтрээд ээж болдог. Юун сэтрэх вэ гэхээр орчны таагүй агаараар амьсгалах юм бол сэтрээд үндсэн үүсгэгч нь бол бактери вирус бас л шалтгаантай байдаг байхгүй. За ихэвчлэн амьсгалын дээд замын хамрын ханаад, хоолойны ханаад тэр хамар залбирын ер нь амьсгалын дээд замын томоо төстэй өвчний дараагаар энэ бронхит нь сэтрээд байдаг. Энэ ямар утгатай вэ гэхээр уушгинд байгаа ямар нэгэн үүсгэгч бактери ихэвчлэн өсөж үржээд олон болгоод энэ гурсан хоолойг сэтрүүлээд бронхит хүмүүс бол амархан сэтрдэг гэсэн. За тэгэхээр энэ сэдэрсэн үед ямар шиш тэмдэг илэрх вэ гэхээр ханиалах үед цэр гарах. За тэгэхээр энэ хүний асуултанд хариулахад урд нь олон жил тамхи татсан, одоо гарцсан. Гэхдээ удаан хугацаанд ханиалгаа яваад хахаар бронхиттэй гэж эмчилсэн байна. За одоогоор ханиалахгүй ямар нэг шиш тэмдэг байхгүй бол ямар нэг эмчилгээ хийх бол шаардлагагүй. Ямар ч эмчилгээг шаардлагагүй. Сая түрүү миний хэлсэнчлэн сэдрэл гэдэг юм яриад байгаа. Бронхит сэдэрч болно. Энэ үед нь болохоор гарах шинж тэмдэг нь амьсгаад ханиах үед уушгинаас цэр гарах. За энэ үед авах юм бол ийм шинж тэмдэг байх юм бол уушгины эмчилж хандаж үзүүлж байгаа. Тэгээ эмчилгээгээ хийлгэнэ. Ерөнхийдөө бронхитыг бүрэн эмчилэх үү гэж бас хүмүүс асуудаг. Бүрэн эмчилж болох уу? Одоо бронхиттэй болчлаа энийг эргэн хэвийн байдалд нь оруулах уу? Болдог. Ерөнхийдөө бол болж болно. Хүн хичээв. Нэгдүгээрт одоо ингээ архаг өөрчлөлттэй болчихлоо шүү дээ. Нэг талаас архаг өөрчлөлт гэдэг нь уурсаа бол хатуу мөгөөр сэлбэртэй учраас сорив руу яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Соривжилт руу. Тэгэхээр бүрэн соривжчих юм бол хүний сорив бол идэвхтэй адилхан энэ уушигны маань энэ агаар дамжих уурс болоо бас бүрэн идэхгүй гэсэн. Тэгэхээр бүрэн сорив болтлоо бол хүмүүс явжлахгүй. Тэгэхээр ямар шалтгаан байна тэргээ зогсоох хэрэгтэй байхгүй юу? Хамгийн чухал зүйл болохоор нөгөө орчны таагүй нөлөөнөөс болдог гэдэг нь хөвчлэн тамхич хүмүүс. Одоо тамхи татлаа гэхээр орсон агаар нөгөө уурсан хоолой доторх байдаг энэ эсүүдийг гэмтээгээд жижигхэн болгосоор байгаа. Зүйлд нь энэ өөрийнх нь бүх цэц рүү н ороо энийг бүр хэвийн биш одоо хатуу хэлбэрлээ оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр гаднаас агаараар амьсгалаар орж ирж байгаа агаарыг цэвэр байлгах хэрэгтэй байхгүй. Аль хэдий чинээ цэвэр байна, төдий чинээ энэ гурсан хоолой
өөрчлөлтүүд нь эргээд баг багаар хэвийн болно. Бүр 100% хэвийн болж бас болно. Дараагийн нэг зүйл бронхиттэй хүмүүс болохоор за ингэ нэмээ тамхи ч юм уу татаад байл те арц хүч янз бүрийн хурц үнэрт байгаад бай. Дээрээс нөгөө агаарын бохирдолттой, тоос шороотой, хуур ашиглалтай нөхцөл гадаа удаан цаг олон цагаар ажиллаад бай. Тэгэхээр чи амьслаар орж ирэх агаар чи уушиг руу маань очих одоо нөгөө ахад бронхит болоод байгаа нөгөө гуурсан хоолой гэдэг юм дээр очих муу агаарууд чи энийг улам их нэмэгдүүлнэ байхгүй юу бронхитыг. Тэгэхээр энэ нь бүр л нөгөө бүтэн сорив болох руугаа яваад байна гэсэн. Өглөө эрт босоод гадаа гараад цэвэр агаар цайхан цэвэр агаар уушиг руугаа оруулаад дасгал хийгээд байдаг. Одоо амьсгалын дасгал уушиг руугаа одоо амьсгал авч оруулаад буцаагаад гаргах энэ хүү дасгалыг хийгээд байвал уушиг руу хэдий чинээ цэвэр агаар ороод байна уу? Эргээгээд энэ бронхит гэдэг юм бол эргээ хэвэн болж байгаад огт бронхит гүйж болж болно. Уурсан хоолойн өрөвсөлт өвчин л гэсэн үг. За тийм. Уушигны зөөлөн эдийн хатгаа гэж юу вэ гинэ ямар эмчилгээ хийх вэ гэж хүн асуусан байна бас. Тав сүргийн ихлээ гэдэг хүнээс. Уушигны зөөлөн эдийн хатгаа? Тийм ингэж асуусан байна. За уушиг ер нь бол уушигны хатгаа гэдэг өвчнийг цаг баг бах тий. Тийм. За уушигны хатгаа гэдэг өвчин болохоор түрүүнээс амьслын дээд замаар агаар ороод доош уушиг руу очиж өвчлөлийн төгсгөлийн хэсэгт очиод хин солилцоонд ороод буцаад гарах үйл явц тий. Энэ уушигны хатгаа гэдэг өвчний үед бол анзааллын хамгийн төгсгөлийн цулцсан гэдэгт нь өрөвсөлт болон нэвчтэс өөрчлөлтүүд ороод байгааг бид нэр уушигны хатгаа гэдэг байгаа байхгүй. За дараа нь уушигнд нэг завсрын эдийн хатгаа гэж өвчин байдаг. За нэгэнт нь болохоор агаар дамжих замын төгсгөлт нь шингэн нэвчтэс үүсгээр уушигны хатгаа болдог. За нөгөө уушигны хатгаа гэдэг нь болохоор уушигны одоо энэ цулцсангууд байгаа ш төгсгөлийн нэг усан үзэм шиг хэлбэртэй нэг юмнууд байдаг. Тэрний гадна талын нэг завсрын эдэд нь хатгаа үүсэт байдаг байхгүй. Өрөвсөлт хатгаа биш нь өрөвсөлт байдал үүсэт. Олон одоо уушигны дотор чинь 300 сая орчим тийм жижигэн цулцсангууд байдаг гэсэн үг. Тэрнийх нь нөгөө хооронд нь завсруудад нь хатгаа өвч үүсэт байдаг. Тэгэхээр энэ хоёр төрлийнх гэсэн үг. Тэгэхээр уушиг нь одоо энгийн үгээр хэлбэл уушиг доторх юм уушигны гадных гэсэн үг байхгүй. Энэ хүн буруу асуусан байх шиг байна тийм. Аль нь вэ те? Тий та сайн миний санийсныг бодож байгаад аль нь гэдгийг харж байгаа зөвөр асуугаарай. Манай эмнэлгийн пэйж рүү ер нь бол одоо нарийн мэржлийн эмчнүүд байдаг гэлээ шүү дээ уушигны нарийн мэржлийн. Тэгэхээр тэгээртэй холбоотой зүгээр асуултууд байх юм бол тэр дөрөн шууд биш гэсэн одоо хоригдлуулж агаад эргээд хүмүүстэй хариу өгөх бол боломжтой. Тэгэхээр саяны ярьсныг маань ойлгосон бол ойлгож байгаа, сонсож байгаа. Тэгээд асуултаа зөв асуугаарай. За хүмүүс бас маш чадварлаг эмч шүү, өвчтнөө дээд зэрэгээр хөндлөдөг сайхан харьцаатай эмчтэй баярлалаа гэж бас ирсэн байна. Сайн эмч шүү, амжилт хүсье гэсэн байна. Тэгээд эндээс бас нэг хүмүүсийн нэлээдгүй нөгөө түгээмэл асуудаг нэг асуултыг хоёулаа хамгийн сүүлийн асуулт болгоод асуучих. Өмнө нь хатгаа аваад хүндэрчээсэн хүний уушиг бүрэн идэгдэг үү гэж хүмүүс их асуудаг тийм. Энэ тал дээр та сайн зөвлөгөө өгөөч. За альва өвчний үед бол ер нь л хүндрэл гэж гардаг байхгүй. Манай уушигны өрөвсөл буюу уушигны хатгалаа өвчний үед гэсэн хатгааны дараах хүндрэл гэж байдаг. Хатгаа өвчний үедээ ч гэсэн хүндрэл хүрдэг. За тэгэхээр уушигны хатгааны дараах энэ хүндрэл уушигны хатгаа бүрэн идэх үү, хэвэн болох уу гэдэг нь болохоор нэг л зүйлтэй хамааралтай. Яг тухайн үеийн одоо өнөөдөр уушигны хатгаа өвчин туслаа гэж бодоход энэ удаагийн маань хатгаа уушигч одоо зүүн талдаа 2 хэсэгтэй, баруун талдаа 3 хэсэгтэй юм эргэтэн байхгүй. Тэгэхээр том аль хэсэгт нь хэр том хэмжээний түрүү нөгөө уушигнд шингэн үүсгэхэд уушигны хатгаа өвчин гэж хэлдэг гэлээ ш. Тэгэхээр уушигны аль хэсэгт нь байрлсан хэр том хэмжээний талбайг хамраад хэр их өрөвслийн шингэн байгаа юм. Тэр өрөвслийн шингэний шалтгаан нь бактери, вирус, янз бүрийн өрмөц үүсгэгчүүд байдаг байхгүй. Мөөгөн зүр хүртэл байдаг уушигны хатгааны үед одоо үүсгэгч. Тэгэхээр эдгээрхийн аль нь хизээ онцлоод одоо уушигны хатгаа өвчин тусаад хэддэг өдөр нь онцлогдоод эмчилгээг зөв эмчилгээг эрт эхэлж чадсан уу зэргээс хамаарат уушигны өрөвсөл өвчнүүд үед хүндрэл одоо гарахыг нь тодорхойлдог. Тэгэхээр хэр их уушигны хатгааны хүндрэл гарсан байна гэдгээс хамаарат хатгааны дараах байдал нь бол одоо тодорхойлогддог гэсэн үг байхгүй. Тэгэхээр уушигны хатгаа өвчнийг эрт онцлох юм бол үүсгэгчийг илрүүлж чадах юм бол одоо вирусын шалтгаан гэхэд вирусын эсрэг эмчилгээ эвэл шалтгааны эсрэг эмчилгээ болно. Бактери үүсгэгчтэй байхад вирусын мөгөөл байгаад байгаа юм бас удна гэсэн үг байхгүй. Тэгэхээр шинж тэмдгүүд тодорхой шинж тэмдгүүд илрүүл нарийн мэргэжлийн хэмжээнд хандаад оншоо эрт болох нь хамгийн чухал. Тэгжээс дараа нь уушигны хатгаа өвчний дараах байдал энтрийн тухай бол
бас ойлголтуудыг авч болно. За дараа нь нэгэн дуушигны хатгай өвчин болоо идэгчиж одоо ингээд ямар нэгэн шиш тэмдэг за өөр үгээ яваад хэрвээ байдаг бол энэ хатгааны дараах ямар төрлийн хүндрэл вэ? Өөрт чинь хэр их аюултай вэ гэдгийг мэдхийн тулд нарийн мэргэжлийн эмчид хандж агаад ярилцж агаад хатгааны дараах хүндрэл юм уу эсвэл шинэ өвчин юм уу энэ идэх юм эмчлэгдэх боломжтой юм уу гэдгээ ер нь бол шийдэх боломжтой. За энэ асуултан дээрээс бас одоо нэг лайв хийгээд нэг хүмүүс өглөө үжимч нэг юм хэлмээр байна. Уушигны өвчний үед илрэх шинж тэмдгүүд гэдэг цөөх юм байдаг байхгүй юу? Эдгээрийг аягүй сан чийжилж байгаа хэрэгтэй. Амьсгаадах, цээж өвдөх, халуурах, цустай зэрэг гарах, цустай зэрэг ханиалахад дараа нь бачуурах гэдэг нь амьсгал авах гаргахад саадтай болох гэсэн үг байхгүй юу? Эдгээрх нь бол ерөнхийдөө уушигны өвчний үед илрэх шинж тэмдэг. Тэгэхээр эдгээр шинж тэмдэг нэг юм хоёр юм уу тэрнээс дээш шинж тэмдэг байх юм бол ер нь нарийн мэргэжлийн эмчид хандаж оншоо тодруулах нь зүйтэй. За. Цэдэн бол боццог гэдэг хүн 2 настай хүүхдийн астма идэх боломжтой болов уу гэж асуусан байна. 2 настай тий. За ерөнхийдөө хүүхдийн өвчл том үеийн өвчлөл жонцтой байдаг. Гэхдээ би тэгээд би сайн мэдэхгүй хүүхдийн хэмжээд бол заавал хандах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд түрүү хэлсэнчлэн астма болохоор генетикийн шалтгаан буюу одоо төрөлхийн удамшлын ч юм уу төрөлхийн үндсэн суурь нь бол тэр байдаг байхгүй. Тэгэхээр 2 настай хэрвээ астмтай авах юм бол хүүхдийн астмын буюу уушигны ч юм уу тий хүүхдийн эмчийн хяналтанд байх ёстой. За тэгэхээр хяналтандаа байж байгаа ямар хүн шинж тэмдэгтэй сэтрэл өгж байгаа юм уу, бачуурл өгж байгаа юм уу, тий ямар ийм тогтмол хэрэглэх хэрэгтэй юм уу, хаяа нэг хэрэглэх хэрэгтэй юм уу? Шалтгаанууд нь харьцлын нэр төрөл нь хүүхэд хэмжээд 2 настай хэмжээ харьцлын дэрийг олоход бол бас хэцүү байхгүй. Тэгэхээр тэр юмнуудыг нь олоод нэг хэсэгтээ тодорхой хугацаанд бол тий нарийн мэргэжлийн хэмжээ хяналтанд явах хэрэгтэй. За энэ хяналтанд явснараа одоо харьцлыг бактери өвчнийг бол сэтрээхгүй, бактериалын шиш тэмдэг илрүүлэхгүй байх бол бүрэн боломжтой. Төрөлхийн удамшлын шалтгаанд гэж байгаа учраас одоо генетик шалтгаан гэж байгаа учраас бактери өвчин чинь бүрэн идэгнэ гэж үл хэлэхгүй. Аль ч хэмжлэх байх. За баярлалаа танд. Тэгээд үзэгчд маань хэрэгтэй мэдээллийг тодорхой өгч чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээд танд ажлын амжилт хүсье. За баярлалаа.